Ялгүй гол гэж байдгүй. Гол ойгоос гараад удны төглийн хавцах ногоон дотор эцсийн дахиралтаа хийжээ. Тэгээд би толгоогоо өндийлгөөд өөр голын усыг харсан юм. Усманка түүнтэй нийлжээ. Завны хажуугаар агч модны шар навч, шувууны унагсан үд хөвнө. Ус тунгалагхан түргэндөө урснаа. Удны бут үзэгдэн. Ингээд л Усманка гол дуусаж, Воронеж нэртэй дүлгөөн голоор завь хөвөн одмоо. Бидний эхэнд маань ч өөрийн гол бий. Том жижиг ямар байх нь чухал бус. Гол гэдэг нь ямар эрдэнэ болохыг бид бүгдээрээ ойлгож байна уу? Энэхүү эрдэнэ яасан ч эмзэгхэн юм бэ? Суурсан хотыг шинээр барьж болно. Ойг шинээр суулгаж цөөрөн мухаж болно. Хэрв гол сүнчхвэл бусад амьд бие махбодын адил шинээр бүтээж болохгүй. Сүүлийн жилүүдэд дэлхийд дахинаа усны талаар сэтгэл түгшин ярилцах боллоо. Ус бол газар дээрх гол үнэт зүйлсийн нэг болж байна. Харин Миссисипи татарч байна, эсвэл Дон татарч байна гэж ярихад асуудлын уг үндэс нь жижигхэн Усманкууд түгээрч барахгүй нэргүй гол горхинд байна гэдгийг тэр болгон ойлгохгүй байна. Голын орчимд амьдрал үүсэж, сууршиж, хөгжиж байна. Дөнгөн данган газраас ундран гарч буй булаг ашиггүйгээр урсдаггүй. Бас гол эргийнхээ бүх амьдрагчдад шин баялаг, баяр баясгалан өгөхөөс гадна өөрийн усаа нийтийн тогоонд шамдуу нийлүүлж өнөөдөр түүгээр томоохон хот аж үйлдвэрийн төвүүд ундаалж байна. Хэрв ямар нэгэн хот усаар дутагдсанаас ангаж томоохон гол татарч эхэлбэл үүний анхны шалтгааныг усан системийн судас оршдог жижиг голуудаас эхэлж ирэх хэрэгтэй. Усманкийн тухай ярианы утга нь юунд байна вэ гэвэл ялгүй гол гэж байдгүйг хүн бүр ойлгосоо гэдэгт л оршино. Булаг болгоныг горих бүрийг хайрлах хэрэгтэй. Ингэж л байж урсаж байгаа усны бидэнд өгч буй баяр баясгаланг дуртай цагтаа цангаагаа гаргах бололцоог хямгадан хайрлаж болно. Учир нь аяга цэвэрхэн хүүтэн уснаас илүү дээр ундаа газар дээр байхгүй.